За А2-ыг 2-ын 4-гээр бодъё. За энэ нэг 6 нэгж иргэн бүхий куб өнгөрсөн байна. 6 нэгж иргэн бүхий куб өнгөрсөн байна. За нэг юм куб зурх хэрэгтэй гэж харж байна. А, Б, С, Д, А1, Б1, С1, Д1 гэсэн куб. За энэ кубын N цэгүүдийг энэ дээр авсан байгаа. За N цэгүүдийг авахдаа энэ дээр A1, N 2-той хэвчээ байгаа. Тэр чинь нийт уртын 6 шүү. Тэгэхээр 6 байгаа үний 3 хоосон гэсэн энэ дээр нэг авна. За мөн энэ дээр бас нэг авна. Бас л яг хоёртой хэвчээ юм анхаарсан гэсэн. За энэ цэг шин. Эндээс шин. Явуулах нэг цэг. За энийг шин. Тэгэхээр энийг шин. Энийг цэг гэсэн тийм. За энэ цэг болохоор хаана энийг юм гэж байна. Энийг болохоор дэм гэсэн байна. За тэгээд одоо энэ юм байна. DN шулуун D-ний цэгтэй огтлох цэг К энийг К гэсэн. За D-ний биш D-ний А-ны шулуун D-ний огтлох цэг D гэсэн. За тэгээд за энэ даанч үзье. За тэгэхээр одоо ингэсэн юм байна. Энэ үдэ чиний дайрч байгаа шүү дээ. Шинэ дайрч биш явж байгаа. За одоо К-의 шулуун бас Е цэгтэй нөгөө юм болох хэрэгтэй. Энийг шийдэх юм шиг. Энэ за энэ хацаа юм болохоор К-의 А-ны Б-нэгтэй Е цэгээр энэ Б-ний цэгтэй F цэгээр багтчихжээ. За зургуул ийм хөдөлгөөн байна. За одоо энэ А-ны нэгдүгээр. За ЦК болон А-ны Б хоёрыг олох хэрэгтэй. ЦК гэсэн нь хавчдаг. ЦК энэ зай болон А-ны энэ зай. За энийг маш анхаа болно. Бид яг 6-ны зургтай байгаа. Тэгэхээр энэ 6 байна. За энэ 4 байна. Яг энэ 2 гэсэн шүү дээ. За энэ тэгшил гурвалжин энэ жижиг хэсэг гурвалжинтай төсөлтэй. За тэгээд би яах юм тодруулъя л да. Энэ шараа бодсон гурвалжин бол энэ наадсын гурвалжинтай төсөлт энэ хоёр төсөлт. За энэ төсөлтөй учраас ийм зүйл. Төсөлт концепт нь яг хагас хоёр талын харьцаа бол хоёр дахин. Энийг энэ хасах хоёр байна. Учраас 6-ыг хойш бол энэ яг шууд 3 гэж байна. А мөн яг нөгөө талын тэгшилтэй. Энэ бол яг энэ бас хоёр төслийн эзлэхийн болсон учраас бас тэгшилтэй. Тэгшилтэй гэдэг маань энэ дээр нөгөө нэг төсөлтөй хоёр тэгшил болж байгаа энэ хачдаг. Нэг нь ингэж энэ 90 градус шүү дээ. За тэгэхээр тэр маань энэ бас хийж орчиж байна. Энэ төсөлтөй энэ төсөлтөөс энэ бас 3 түлийн 3 гэсэн. Яг энэ өндөр нь энэ хэсэг 4 энэ хэсэг 2 шүү дээ. Ахнаас хөтлөөс. Тэгэхээр энэ 6 юм бол энд 3 байна гэж харж байна. За тэгэхээр эндээс энэ бол 3-тай хавцсан буюу бидний үйлчлэл А3 гэж болж байна. А3. За дараагийнх нь К-의 шулуун А-ны Б-ийг ба Б-ийг С-ийг К-의 шулуун К-ийг огтлоо. Тэгээд одоо 2 дугаар олох хэрэгтэй юм. 2 дугаар нь яг тийм. С-ийг гэдэг бол
А1 гээтэйгээ тэнцүү бас нэг тоо болох юм. Цэнийг бичиж цэнийг энэ зай чинь бас А1 гээтэйгээ тэнцүү энэ зай гэж. За энийг дээрээс хараас болох юм бол ийм юм болно л да. За энэ жаа хацгаа зурчлаа. Бичээ. За энэ нь ямар хөө гэхээр 6 3 чинь яг талаар байна шүү дээ. 6 3 чинь ингээд 3 хуваагаад нэг юм байна. 3 хуваагаад чинь ингээд ингэж байна. За энэ бол юу аах вэ? А1 бэлээ. За хөөш зурч. ийм зурч. За ойлгомжтой болох үүднээс ингэж зурчна. Аюу болсон. Миллион зурчтай. Аюу дааны бэлцэг энэ дээр бол L энэ дээр бол K. За энэ дээр бол энэ дээр бол F багс. За энэ юм байна. Яг дээрээс чаг дээрээс харах юм. Дээр суудаг хэрэгс нэг байна. За эндээс тэр одоо олсон цэрэг чинь А1 яг А1 яг чинь энэ өөртөө байна. За энэ болох ч бол яг толгойч бүхэн толгойч. За энэ бол маш амархан. Яг тэр ийм байна. Энэ бол хоёр дахин байгаа. Энэ бол 6 байгаа, энэ бол 3 байгаа шүү дээ. Энэ бол бас 6, энэ 3 байгаа. Тэгээд одоо энэ хэвчнэ. 6 3 гэдэг чинь энэ том гурвны энэ каст нь бол 9. Жижиг гурвны каст нь 3 дахин 3 дахин энэ гурвын төсөөлөлт нь 3. Тэгвэл энэ чинь 9 чинь 3 болно. Тэгэхээр энэ бас адилхан 3. Төсөөлж явуулсан. За тэгэхээр энэ бас адилхан 3 өөрөөр хэлбэл би тэнцүү 3. За энэ яг ийм юм гэсэн үгтэй. Энэ жижиг гурвч нь одоо энэ дээр би 2 төсөлтөд өөрчилж байна. Энэ жижиг гурвч. За энэ том гурвч нь тавьсан. Том гурвч нь 3 төсөлт. Төсөөлөх авцад нь бол 3 төсөлт. Яг л энэ харац. За энэ хэсэг нь бол 3, энэ хэсэг нь бол 9. Тэгэхээр чинь 3-ыг 3 дахин ихссэн гэсэн. Тэгвэл энэ хэсэг нь 9 чинь багсгаад энэ хэсэг нь идүүх. 3 дахин багсан. 3 дахин. За 3-р хэсэг. 3-р хэсэг нь бол гэхээр энэ юм байна л да. 3-р хэсэг. За A1 гэсэн энэ байгаа жижигхэн пирамидын хэсэг болох юм. A1 пирамидын хэсэг чинь замун эндээс бас адилхан тийм. Энэ нэг улангаас тасч авсан шиг юм. Хоёр тэнцүү пирамид байгаа хэсэг үү. За энэ хэсэг бол A1 За энэ хэсэг нөгөөх нь бас тэнцүү. Тэгэхээр энэ хэсэг нь одоо гэсэн энэ хоёр энэ хэсэг хэлбэлээр A1 3. Энэ 3. Тэгэхээр суурин болох юм бол 2-ыг 3-аар очиход 6-ыг 2-т бол талбай 3. Энэ суурин талбай бол 3 тэрийг өндөр 3-аар очиход чинь яг 9 бол суурин өндөр 3 тоо. Тэгэхээр эсвэлгүй 3 юм. За мөн эсвэлгүй энэ дээр яг гэхээр нөгөө эсвэлгүй бичиж CK NF энэ 3 тоо. За яг дахиад өгүүлээ. 3 тоо. Яг л суурин талбай энэ суурин талбай чинь яг 2-ыг 3-аар 2-6-ыг 2-т байгаа 3. Суурин талбай бол 3. Энэ хэсэг чинь өөрөө 3 болсон шүү дээ. Суурин талбайг өндөр 3-аар очих 3-9. Тэрийг 3 тоо пирамид хэсэг болсон шүү дээ. Тэгээд дахиад 3 тооч 3 байна гэсэн. За
ийм болчихно. За дөрөвт хэсэг. Дөрөвт хэсэг болохоор за энэ бүр томоор энийг хэлсэн болсон байна. D1 DK одоо энэ хэсэг. Ингээд бүтэн одоо туушаад хэлсэн ийм суурьтай энэ хэсэг байна. За энэ хэсэг бол чинь бас мөн аягаар байх амхаа. Ийшээ бол энэ зураг гэж 9 шүү дээ. 9. Тэрс өдөр 9-ийг энэ чинь 6 шүү дээ. 6 үржил 2 бахаар манай суурийн талбай энэ суурийн талбай. За суурийн талбай өндөр хэмжээний 6 энэ 6-ын гомхор чинь 9 байна. 6 бол 9 байна. Өндрөөр үржил 3 тувааж байна. За хэрнээ 3 хүртэл орж 9-ээс 80 байна. Эцэгхэн 81. За тэгэхээр энэ дээр юм байна. Энэ 3 бүргөө C-ийн бүлэг байсан байна. C тэнцүү 3. За энэ 81 бүлэг юу гэж хэлэхээр D тэнцүү 8 A B C D E D тэнцүү 1 гэж бүлэгдэх. Нөхөх юм байна. За дараа D-ийн зүйлийг дайсан хавтгаар түүх хоёрс за 5 хэсэг мөн адилхан амах. Яг хамгийн сүүлд болсон 81 хэсгүүтэй пирамидас өөрөлдөө D, E, D1, K энэ пирамидас энэ хоёр түрүү хэсгүүд болсон энэ хоёр хэсгүүд хасчих тэнцүү хэсэг. Тэр гарч ирсэн. Өөрөөр хэлбэл за тэгэхээр нөгөө D-ийг оройг агуулсан тэгээд хавтгаар таслагдсан наадлын хэсгийг хэлсэн. Би тийж хэлж байгаа тийм. Олон тассан. За тэгэхээр энэ бол юм болно. За энэ олохтой хэсэг нь өгдөг юм байна. 81-ээс хасах нь 2-ыг үржих 3 байна. Өөрөөр хэлбэл энэний хэсэг нь 3, энэний хэсэг нь бас 3 шүү. Тэгэхээр 2-оор үржих 6 хаслаа. 6 хаснаа чинь 75 болсон юм байна. 75 1 куб. За өөрөөр хэлбэл F болохоор G 5 гэж байна. За ингээд А-гийн 2-4 дуслаа.